Шүүгэн шинжилгээний үндэсний төв болон шүүх эмнэлгийн хэлцээний дарга асан Дагима нарын шинжээ жимшнэрийг мөрдөн байцаалт саат учруулан зориуд хуурамч дүгэл гаргасан хэрэгээр шүүгдэгчээр татаад байгаа. Мөрдөн байцаалтын явц болон прокурорын хяналтад шүүгэн шинжилгээний үндэсний төв болон шүүх эмнэлгийн хэлцээний дарга асан Дагима тэргүүтээ тус газрын шинжээ жимшнэр нь зориудаар хуурамч дүгэл гаргаж хин нэгэнд үйлчлдэг байсан байж магадгүй гинэ. Шүүх эмнэлгийн шинжээ жимшнэр шинжээчийн дүгнэлтийг зориуд худал гаргаж хэрэг шалгаж байгаа байгууллагад хөргүүлдэг ийм үйлдэлүүд илэрсэн. Энийг шалгахдахтайгаа шүүх рүү өгöd байна. Яадаг юм бэ гэхээр хүнд өвтөр гэмтэлтэй ийм гэмтэргийн улмаас тогтоогцоод байхад тэрийг хүнд өвтрийг хөнгөн гэж зориуд худал дүгнэлт гаргадаг. Энэний улмаас цаана нөгөө гэмтэргийн үлдсэн этгээдүүд ялз авчдаг ийм хүнд хор шиг учруулсан ийм нийгэмд ийм хүнд хор шиг учруулдаг энэ үйлдэл улмаас. Харин шүүх эмнэлгийн шинжилгээний хэлцээний дарга Батбаяр одоогоор шалгагдаж байгаа эмчнэрийн цөөн хэд манад ажиллаж байгаа. Иргэдээ шинжээч эмчнэрийг худал дүгэлд гаргасан гэх гомдол байнга ирдэг ч одоогоор эмчнэрийн буруутаан тогтоогдож хариуцлага хүлээсэн асуудал байхгүй гэлээ. Тэгэхээр хүн гэдэг объект байж байгаа хувьд бол мэдээж шүүх эмнэлгийн дүгнэлт бол хохирогч талдаа юм уу холбогдох талдаа аль нэгэнд нь таалагддаг асуудал бол байдаг. Тийм учраас тэр болгондоо бол иргэд маань бол гомдлоо бол чөлөөтэй гаргах эрхтэй. Тэр эрхийн дагуу бол гомдлууд бол гардаг. Дүн буруу гаргах юм тохиолдол юм. За харин дүнэлтийн хувьд дүнэлтээ гаргая гэж бодъё. Тэгэх юм бол шинжээч эмч маань өөрөө эрхтэй, үүрэгтэй, хариуцлагатай байдаг. Өөрөөр хэлбэл шинжээч эмч маань дүнэлтээ гаргахдаа эрүүгийн байцаан шийдэх хуулийн 46 дугаар зүйл заагдсны дагуу шинжилгээг явуулж түүнд байгаа эрхийг эдэлдэг. Эрх нь юу ах вэ гэхээр тухайн хэрэгтэй холбоотой мэдээлэлтийг бол танилцах, нэмэлт шинжилгээ хийх ийм эрхтэй. За үүргийн хувьд бол шинэ үнэншээр шударга гарах ийм үүргийг хүлээсэн ийм хуулийн заалтууд байдаг. Мэдээж үүргийн дараа бол хариуцлага яригдана. Энэ хариуцлага нь юу ах вэ гэхээр эрүүгийн хуулийн 254 55 дугаар зүйл гэж байна. Тэгэхээр одоо хариуцлагын дагуу эрүүхөөгөө хуулийг хариуцаад хүлээгээд явах нь дээрөө аль эсвэл зүгээр чин үнээр ажиллаа хийх нь дээрөө гэдэг нь гол зүйл байгаа. Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлцээний даргыг мэдэгдэж байгаагаар хэрэг эмчнэр хуурамч дүгэлт гаргасан бол хариуцлага хүлээх учиртай гэсэн юм. Ямар ч шүүхийн шинжээч эмчнэр ашиг сонирхлын зөрчлөөс болон бусдын нөлөөнд автах хуурамч дүгэлт гаргаж байсан эсхийг шүүхээс тогтоох юм одоогоор шүүхөөр л товлогдоог байна.